За үндсүүлийн энэ цэцгийн дүгнэлт бол цагдсан орох үндслэлийг хуульд илүү тодорхой заагаач гэдэг агуулгаар гарсан дүгнэлт юм байна. За цагдсан орох үндслэлийг бол хууль тогтоогч аль болох тодорхой заах чиглэлд эрмэлзэж ирсэн байдаг. За 2002 оны эрүүгийн хэргийн шийдвэрлэх эрүүгийн байцаан шийдэх хуульд бол оргон зайлж болцсошгүй, дахин гэмт хэрэг үйлдэж болцсошгүй гэдэг байдлаар тодорхой үндслүүдийг заасан ирсэн байдаг. За энийг дараагийн хууль тогтоогчид илүү боловсронгуй болгоод за хамгийн сүүлд бол за миний хувьд мөн 23 оны 11 сард мөн цагдсан хорих үндслэлийг бас тодорхой болгох чиглэлд хуулийн төслөл санаачилж хөнгөн гэмт хэрэгт цагдсан хорихгүй байх. За зөвхөн хүнд гэмт хэрэгт цагдсан хорих. За ингэхдээ дөрвөн үндслэлээр цагдсан хорих үндслэлийг илүү тодорхой болгох чиглэлээр хуулийн төсөл санаачилж батлуулж байсан байдаг. За энийг тодорхой болгох дээр бол бас нэлээд учиртай. Ягаад тэгэхээр нөгөө амьдрал одоо баялагч гэж ярьдаг гэмт хэрэг тохиолдол үйлдэл учир шалтгаан хохирогч гэмт хэрэг үйлдэгчийн зам байдал арга хэлбэрүүд бүгд өөр байдаг учраас хуулийг их тодорхой болгочхоор биччихээр тэгвэл тэрнээс өөр нөхцөл байдал гарвал яах вэ гэдэг ийм асуудлууд гараад идэг. Тийм ч учраас хууль тогтоогч хуулийг хэрэгжилж байгаа байгууллага нь шүүх учраас амьдралын уян хатан нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүгч уян хатан байдлаар шүүгчийн дотоод итгэлээр хэрэглэх тэр боломжийг нээж бичснийг сая цэцүүл илүү тодорхой болгоод гэж хэлж байгаа юм байна. За тийм учраас хүлээж авсан тохиолдолд би байнга хорооноос нэлээд ажлын хэсэг гаргаж шүүгч, прокурор, мөрдөх албадаас мөн шинжилгээ судалгааны байгууллагуудаас хүмүүс оруулж хуулийн төслийг санаачлахгүй бол энэ бас цаанах үр дагавартай. Ягаад тэгэхээр гэмт хэрэгтнээ бид нэр алдчих бас аюултай. Ялангуяа залилан, хулгай гэсэн үргэлжилсэн хэлбэрээр гэмт хэрэг үйлддэг этгээдүүд энэ цонхоор гадагшаа зүхтар юу инхэр гişнэ нэр энд үг хэлэх боломж бас байгаа юм байна шүү. Тийм учраас тий. Тэгтээ нэмэта юу ах вэ? Тий. Инхэр гişнэ микрофоныг өгье. Тийм боломжийг бас хадгалж байхгүй бол бас болохгүй байдаг. Нөгөө талдаа цагдсан хорихыг буюу хорж мөрдөх аргыг төлхөө хэрэглэх жийсэн 2002 оны эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуулийн бол бид нэр улам илүү хүнлэг талд нь хүний эрх талд нь бол хангасаар л ирсэн. Тэгвэл би нэг статистик хэлье. 2002 оны эрүүгийн хууль 2015 оны эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 17 оны 7 сарын 1-ний хүртэлх хугацаанд цагдсан хоригдсон 5 хүний 4 шүүх рүү шилжээгүй байдаг. Цагдсан хоригдсон 5 хүний нэг нь л шүүх рүү явсан. Өөрөөр бид нэр гин буруугүй 5 хүний 4-ийг хорж исэн гэсэн үг. Харин 2017 оны хуулиас хойшоо цагдсан хоригдсон 5 хүний 3 шүүх рүү явж гин буруутай гэж тооцогдсон. Өөрөөр хорж мөрдөх тэр за гүцэг наадах чи яг чухал юм ярьж байна. Юу инхэр гişүн микрофон гүцэг өгье. Бид нэр цагдсан хорих тэр үндслэл шалгуураа илүү тодорхой болох тусам мөрдөх байгууллагууд тавигдж байгаа тэр стандарт шаардлагууд мөн одоо сайжирч байна гэсэн үг. Тэгвэл бас нөгөө талд нь бас нэг үзүүлэлт байдаг. Мөрдөх албадын зүгээс шалгаж байгаа хэргийн оролцогчдоо одоо алдаад мөрдөн шалгах ажиллагаанаас зугтж байгаа оргон зайлсан гэмт хэрэгтнүүдийн тоо нөгөө талаараа бас нэмэгдсэн ийм статистик мэдээлэл бас байдаг. Тийм учраас бид нар яг энэ хоёр баланс дээр
хууль тогтоогч судалгаа шинжилгээ үндслийг тодорхой ажлын хэсэг гаргаж ээж хэрэг цэцгийн төвлөлтөд хүлээж авах юм бол ажлын хэсэг гаргаж ээж нэлээд ултаа сууртаас ярьж ээж хуулийн төсөл санаачилж батлаасаа гэсэн ийм саналтай. За баярлалаа.